Сая оюун гэрэл сайд үгэндээ хэлж яана л да. Засгийн газар юуг чухал гэж үзэн тэрүүгээ бид нар хуулиараа оруулж ирдэ гэж хэлж байгаа. Өнөөдөр хяналт шалгалт бол Монгол улсад тулгамдаад байгаа гол асуудал биш л те. Өнөөдөр бол тэр бараа бүтээгдэхүүнүүд өссөн, төгрөгийн анш унсан, ард иргэдийн амьдрал доройтсон, аж ахуй нэгжүүд дампуурч байгаа энэ эдийн засгийн хямрал бол нэг номерын асуудал. Уг нь өнөөдөр энэ асуудлаа бид нар хэлцээ сууж явах хэрэгтэй байсан. Гэтэл харамсалтай нь тийм биш байна. Эдийн засгийг идэвхжүүлэх шаардлагатай байна гэж хэлээд эндээс тогтоол гаргасан засгийн газар 100 хоногийн дотор бид нар эдийн засгийг ялцуулаад өгнө, сайжруулад өгнө гэд явж байгаа гэсэн. Яг тэр эдийн засгийг идэвхжүүлэхийн хүрээнд эдийн засгийн хямралыг давж туулахын хүрээнд яригдсан зүйлийнхээ эсрэг хууль оруулж ирээд байна шүү дээ засгийн газар. Яагаад вэ гэхээр нэг мэрэгжлийн хяналт гэдэг нэг байгууллага байсныг энийг 19 сайдтад харааж өгч байгаа юм байна. Зарим нэг сайд нь сандраа чичрээд гой үгээр тэр яагаад байх хэрэгс ёстой вэ гэдгийг хамгаалаад яриад байна. Энэ зааланд сууж байгаа. 19 сайд дээр мэрэгжлийн хяналтаа салгаж өгөөд дээр нь нөгөө аймаг нийслэгээ 22 нэгжтэй тараагаад өгчхөр чи нийтдээ 418 бүтэц үүсдэг юм байгаа үст. Энд чи орон нутаг бүгдэн дээр нь нэг дарах хэрэгтэй. Даргамч машинууд нь очиж нэг хяналт шалгалтаа хийнэ гэдэг. Ингээд 19 толгойтой 418 хөлтөө атгаалжин хар мангасыг бий болгох шаардлага байгаа юм. Нөгөө эдийн засгийн хямралыг төрийн дангахар бүтцийг бууруулж давж туулна гэдээс нь яасан? Засгийн газар төрийнхээ дангахар бүтцийг хасан тан хян гэдээс нь яасан? Төсвийнхээ жинхэнэ тодтолыг оруулж ирэн төрийн хуурамч тодтолыг оруулж ирсэн юм а гэдээс яасан? Яг эргээл нөгөө талдаа төрийн дангахар бүтцийг улам нэмэгдүүлэх ийм л хуулийн төсөл оруулж ирж шээ. Нэг толгойтой 22 хөлтөө байсан юмыг 19 толгойтой 418 хөлтөө ийм бүтэц бий болгоод ороод ирж байгаа. Бүтэц бий болох тусам цаана зардал бий болдгийг бид нар бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Тэр хэмжээгээр төр данхаа. Хоёр дахь асуудал нь бол энэ давхарцсан хяналт шалгалт бол үүсч бий болж байгаа юм аа. Хөдөө орон нутагт нэг сургууль бий боллоо гэхэд сургуулийн барилга гэж бүцэхэд үүн дээр тэр салбараас нь орж ирж хяналт тавигдана. Мэдээж тэнд цемент шороо төмөр гурав холиод барилга барьж байгаа юм чинь тэнд мэдээж барилгын хяналт нь тавигдана. Боловсролын барилга барьж байгаа учраас боловсролын яамнаас нь тэр хүүхд сурах орчинтой холбоотойгоор стандартын дагуу хяналтад орж ирнэ. За мэдээж хоолны газар байгаа учраас хоол эрүүл мэндийн байгууллагууд байгаа учраас тэрүүн дээр нь муу ялгаа байхгүй холбогдох хяналтууд ороод ирнэ. Ингээд үзэхээр нэг байгууллага дээр хэд хэдэн хяналтууд ээлж дараатаагаар хойноосоос орох ийм магадлал бий болоод байгаа юм аа.